Та YouTube за шинэ бичлэгтэй давтан морил маш сонирхолтой бичлэг байх болно. Яг нь надад л сонирхолтой юм л да. Миний үздэг хоёр YouTube хоорондоо ингээд хэрэлдээд байна. Хэрэлдэгч байх хөтэй зүгээр ингээд бинийг ингээд жоохон ингээд тэр одоо гэтээ хэрүүл юм бэ? Хэрүүл биш юм болов. Яг бигээ жоохон ингээд үгүй ингээ буруу ойлголцоод байгаа байхгүй хоёр талаасаа. Нэг нь болохоор Ruby гэдэг YouTuber байгаа. Нэг нь болохоор юм хөгжим тоглодог амар мундаг хийж байгаа. Би хоёулыг нь үздэг. Хоёлаа маш тийм харизматай, маш гоё ингээд хоолойтой. YouTube-ийнх нь одоо бичлэгнүүд нь амар гоё, утга агуулгын гэсэн амар гоё байдаг. Тэгсэн чинь нэг одоо ингээд бичлэгэн дээрээ хөгжимтэй ихч маань ингээд Ruby-г хит одоо Hailey Bieber-г амар шүтээд байна. За тэгээд ингээд нэг celebrity шүтгэхээрээ бүр ингээд амар ингээд шүтээд нэг нь болохоор амар муулаад байна. Selena Gomez-ийг амар муулаад Hailey-г амар ингээд дэмжиж байна гэдэг юм гаргаж ирсэн байхгүй юу? Гэтэ тэр нь яаж явж байгаад явцсан гэхээр нөө Met Gala-г ярьж байгаад тийм алдартай хүмүүсийг одоо block out хийж байгаа талаар ингээ ярьж байгаад тийм алдартай хүмүүсийг хит одоо шүтгэхээр яг одоо ямар хэрэг байгаа юм бэ те ингэж хамаагүй ингээ шүтэж болж байгаа юм уу те яг уу ингээ хүндэлж олно биширч олно. Гэтэ тэгэж амар ингээл те бичлэг YouTube-ээр ингээл тэр ийм гэл ингээл бичлэг хийгээл ингээд ах шаардлага юу байд юм бэ гэдэг нэг тиймэрхүү гайстай бичлэг хийсэн. Тэрний авахдаг гэтэ жишээ авч байгаа л ер нь бол ингээд бүр ингээд одоо шүтэх ингээд ингэтлээ амар шүтэх ер нь хэрэг байд юм уу гэдэг үнцэг гаргаж ирсэн байхгүй. Тэсэн чинь нөгөө талаас яасан юм бэ гэхлээр Ruby нэг тийм амар дээсэлсэн одоо бичлэг энтер хийгээгүй энэ намайг одоо ингэж хэлж гин энэ надад намайг ингэж хэлээд тахтай ах втэ би яг үндэ ингэж хийсэн гэдэг ийм үнцэг гаргаж ирээгүй зүгээр яг өөрийгөө ингэж цэвэрхэн тайлбарласан байхгүй. Гэтэ ер нь Ruby-ийн бичлэгийг үзэх юм бол яг нэг юм маш төвийг сагдаг одоо ютубер гэж би боддог байхгүй юу. Энэ нь зөв. Гэхдээ энэ нь ч бас зөв байж болно. Энэ нь буруу. Гэхдээ энэ ч бас буруу байж болно гэдэг тийм үнцгийг гаргаж ирдэг. Тэгээд Hailey Bieber-ийг ярихдаа ингээд сайн зан чанаруудын ч ярьдаг, муу зан чанаруудын ч ярьдаг. Selena Gomez-ийг ярихдаа ингээд сайн зан чанаруудын ч ярьдаг, муугийн ч ярьдаг байхгүй. Тэгээд хамгийн одоо гол нь тэр энэ хөгжимчин ютубер ихчээ маань үзсэн тэр нэг ганц хоёр бичлэг нь яг тэр Selena Gomez-ийг ярьсан бичлэгэнд болж таарч байгаа байхгүй. Тэгээд яг тэрэн дээр болохоор Ruby ютубер маань Selena Gomez-ийн яг тэр нэг муу зан чанаруудыг нь ярьсан байхгүй яг нэг юм хохирогчийн одоо сэтгхүүтэй яг нэг хохирогчийн дүрд тоглоод байна гэдэг нэг юм одоо сэдвэр ярьсан. Гэтэ ямар ч ингээ YouTube-ийг хийхдээ яг нэг сэдвэр барьж аваад тэгэл тэрний талаар ингээ судалгаа хийгээл яриа штэ. Тэрнээс биш нэг амар миний бодлоор бүр ингээл амар донтоол тийм ингээл нэг Saison fan гэж байдаг штэ. Бүр ухаатаа ингээд амар ингээ яваад идэг бүр ингээл артаас ингээл даваж мөртөөл ингээл бүх юм ухаал тийм одоо fan гэж би Ruby-г ерөөсө боддоггүй байхгүй юу. Би болохоор яг тухайн одоо нэг тийм алдартай хүний талаар бичлэг хийх гэж байгаа гэж бодвол тэрнийхээ талаар мэдээж судлаа штэ. Тэгээд нэг ийм юмнууд байна гэд ингээд гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэл яг тэр бичлэг нь тэр хохирогчийн яг нэг дүрт тоглоод байдаг зан чанаруудыг нь гаргаж ирээл ингээд тавьсан чинь тэр нь яг манай хөгжимчин ихчээ маань YouTube дээр гарч ирээд тэгээд тэрийг үзээд хөгжимчин ихчээ маань яг нэг юм жишээ авч болох үедс нэг тийм бичлэг болцсон юм шиг байгаа юм. Тэгээ ингээд энэ хоёр хоорондоо ингээд YouTuber-ч бай, ингээ Instagram-аар ч хоорондоо ингээ байгаа байхгүй. Тэгээ миний бодлоор бол за хамгийн эхнийхээс ингээд Ruby-гээс эхэлж яриа заа Ruby YouTuber-ээс эхэлж ярих юм бол надад амар таалагддаг. Би ингээ хоёулыг нь үздэг. Тэгээд Ruby-гийн ингээ бичлэгнийхэн санаанууд нь амар гоё. Тэгээд ингээ юу хэлэх гээд байгаа нь амар гоё. Тэгээ ер нь бол ингээ бичлэгнүүд нь надад амар таалагддаг. Нөх өөлөд ах юм байдаггүй байхгүй юу. Гэтэ ингээд яг тэр хөгжимчин ихчээ маань одоо хэлж байгаатай санал нийлж байгаа зүйл нь юу гэхээр тэр одоо мөрөд тоглоомны реклам байгаа хгүй яг хүн ингээд реклам авч болно мундаг ютубер болохынхаа хэрээр мундаг ингээд хүн нэгэнд нөлөөлж чадж байгаагийнхаа хэрээр ингээд реклам зар сурталчилгаануудыг ингээд аваад ингээд бусдад ингээд таниулж болно штэ. Гэтэ тэр нь ингээд мөрөд тоглоом байгаад жоохон гэдэг аахгүй юу. Гэтэ яагаад заавал тэр мөрөдө тоглоомын зар сурталчилгааг тийм амар ингээд удаан хугацаанд ингээд бүх бичлэгнийхээ голоор ингэж байршуулж оруулж ирдгийн жоохон гайхдаг л да. Эсвэл гэрээ мэрэ байдаг юм болов бичлэг болгон дээр ингээд тэдэн одоо жилийн хугацаанд ч гэдэм үү тэдэн сарын хугацаанд оруулах хэрэгтэй гэсэн гэрээ хийцэн байт юм уу мэдгүй. Тэгээ тэр нэг зар сурталчилгаан дээр нь жоохон би тэгж боддог байхгүй. Гэхдээ яг тэр яриад байгаа гол утга агуулга нь YouTube-ийнх нь одоо тэр агуулга нь бол одоо амар таалагддаг байхгүй. Тэгээ анханасаа угаасаа л ингээл бүх одуудын те ингээл ховыг угаасаа ярьж орж ирсэн. Энэ тэгж энэ нь юм байна гэл тэр хүний чи яг ингээд YouTube-ийнх нь гол ингээд одоо жанжин шугам гэх юм уу? Ер нь нэг тиймэрхүү нэг одоо плейлист нь дотор нь угаасаа ингээд алдартай хүмүүсийн амьдрал зан чанар юу гэдэг ингээл сайн муутай бүгд ингээл ингээд ярьдаг тийм плейлист байгаа шүү дээ. Нөгөө талаасаа харах юм бол
хөгжимчин ихчээ маань плейлистэнд ч гэсэн хоо болох үедээ гэдэг плейлист байдаг. Тэрүүгээрээ ч гэсэн тэр ингэж тэгж гэдэг ийм өөрийнхөө үзэл бодлыг хэлдэг. Тэгээд яг ингээ хоёр талаас ингээд харах юм бол хин хинэн жоохон сул талтай хин хинэн угаасаа л ингээд өөр өөрсдөө гэсэн даваа талтай байгаа байхгүй юу. Тэглээгээд ингээд би бинийгээ жоохон ингээд муулгаатч байт юм уу те. Би бинийгээ амар доош нь хийгээл гүштэй энэ ингээд миний үзэл бодол зөв гэхэд ах ингээд шаардлага байхгүй гэж бодоод байгаа байхгүй юу. Гэтэ яг ингээд үзэж байгаа хүмүүсийн хувьд жоохон сонирхолтой байгаа зэ. Яа амар муухай ч гэсэн энэ амар сонирхолтой байгаа байхгүй юу. Яг тэгэхээр бид нар энэ дундаас ингээд ер нь бол аль нь зөв бэ, аль нь буруу вэ, ер нь яах ёстой вэ гэдэг юмнууд ингээ олж аваад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Ялангуяа ингээд аль YouTube суугуудын залуу хүмүүс ингээд үздэг штэ. Тийм чинь ингээд өсвөр насны хүүхдүүд ч гэсэн үздэг. Тийм болохоор эндээс за яг нэг энэ хүн яг ийм юм хэлэх гээд байна да. За энэ хүн нь яг нэг энэ өнцгөөс яриад байна да. Энэ хоёрыг хоёлаа л нэг иймэрхүү юм яриад байна да гэдэг ямыг ингээд шүүж тунгааж авах тийм чадвартай болоод байгаа юм болоо гэж би харж байгаа. Яг бусд хүмүүс мэдэхгүй байна л да. Би гэхдээ тэгэж бодоод байгаа байхгүй юу? За яг энэ хүн ингэж ярих гээд байна да. За Ruby-гийн талаас бол ингэж ярих гээд байна да. Уул ингэх гээд байгаа байхгүй юу? Энд нь очиад ингээд үгүй наа чи ийм гэд хэлчмээр санагдаад байгаа байхгүй юу? Хоёлаа бүр амар ингээд олон дагаагч нартай ютуберууд. Тэгээд нэг талаас ингээд харах юм бол Ruby-гийн ингээд бичлэгийг амар олон өсвөр насны хүмүүс үздэг штэ. Амар олон охтууд үздэг. Тэгээд энд ингээд заавал тэр нүрээтэй тоглоом реклам орж ирэх шаардлага байдаггүй юу гэдгийг бас жоохон ингээд бодож үзсэн. Нөгөө талаас ингээд хөгжимчин ихтэй маань харж байгаа өнцгөөс харах юм бол шууд ингээд хоёрхан бичлэг үзээл те. Энэ яг тэгдэм шүү байна. Энэ охин шиг ингээд яриадах шаардлага байхгүй. Одоо яг тийч хэлэл бас болохгүй байх л та. Тэр охин шиг ингээд те ийм амир ингэж одоо бүхэн хатан яаж болохгүй. Шүтэж болохгүй гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү өнцгийг бас шууд ингээд хэлэх нь ч бас хайшин те. Яг тэр хүн одоо тэгэж амар алдартай хүмүүсийг шүтдэггүй байж болно. Гэхдээ бүр ингээд бас яг бүхэн хатан бүр ингээд Сейсон фэн шиг ингээд дагаад яваад хандаж ирэх буруу. Гэхдээ тодорхой хэмжээндээ фэн байна. Аливаа нэг юмны фэн байна гэдэг бол өөрөө амар гоё. Тэгээд миний ингээд шүтдэг алдартай би ингээд адилхан юм хэрэглээд явж байна гэдэг чинь бүр ингээд тэрийг ингээд бүхэн хатан шүтээд байгаа юм бол биш байхгүй юу? Судалсны үндсэн дээр энэ үнэхээр окей хэрэгтэй юм байна, гоё юм байна. Тэгээд миний ингээд шүтдэг хүн ч гэсэн хэрглэж байгаа юм чинь би ингээд хэрглэж байна гэдэг чинь би бас амар гоё ингээд кайфыг аваад байгаа байхгүй юу? Амар гоё мэдрэмж аваад байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь нэг тийм те ингээл хэрглэж байгаа юм болгоныг ингээл хэрглээд байгаа юм биш. Яг ингээд хэрглэж байгаа юмнууд дундаас нь харж агаад энэ ч надад амар таалагдчих. Би ягаад энийг хэрглэж болохгүй гэдэг үнцэг гаргаж ирээд хэрглэж байгаа байхгүй юу? Одоо Ruby-гийн хувьд тэр нэг юм Hailey Bieber-ийн одоо юм юу байгаа штэ, аппарат байгаа штэ. Би ч гэсэн яг үндэ тэрийг тэгж бодож байсан заяа. Би ч гэсэн өмнө нэг юм аппарат хэргэлдэг байсан. Тэр үнэхээр гоё байсан. Тэгээд дахиад аппарат ингээд шинжлэх бодол бас байгаа. Тэгээд ингээд сонирхож явж байхдаа окей энэ ч гэсэн амар гоё юм биш үү? Нэрэл ингээд солонгост амар viral болоод байгаа штэ. Энэ аппарат гээд бодож исэн гэтэл тэрэн дээр хүртэл ингээл амар акцент өгвөл те. Кейсэн дээр хүртэл акцент өгвөл ста нэрээ энэ Hailey Bieber бит хоёр адилхан мэргэлж байгаа гэж бодоол ингээд аваад байна гэдэг ингэж бас ярих жоохон шаардлага байсан уугүй юу те. Хүн болгол ингээл алдартай одоо тэр хүмүүсийн өөрийнхөө шүтдэг фэнүүдийн зургийг нь хүртэл гоё ингээл цуглуулдаг. Тэгэл гоё тэрнээс нэг гоё кайф авдаг. Тэглээгээд би нэг ухаан хата ингээл хамаг юм хоошин тавиал ганцхан тэр хүн нэг шүтээд байгаа, тэр алтартны шүтээд байгаа гэсэн биш штэ. Өөрийгөө ингээд давхар гоё ингээ хайрлангаа гэд өөрөө ч гэсэн амар гоё хоббитой байна. Аливаа нэг ямиг ингээд тууштай нэг хүнийг ингээд те дэмжиж явна гэдэг чинь өөрөө амар гоё ахгүй юу? Тэрнээс биш яг энэ хөгжимчин одоо YouTube-ийн маань яриад байгаагаар хүн хата артаас ингээд дагаад яваад байгаа юм бол биш ахгүй юу? Ruby-гийн хувьд болохоор ялцчгүй YouTube-ийнх нь ингээд тэр агуулга нь имплтартай хүмүүс болж тараад тэгээд ингээд гоё тэдний ингээд эргэн тойронд болж байгаа зүйлүүдийг ингээд ярьдаг учраас илүү ингээд одоо бичлэгээ сонирхолтой болгох гэсний үүднээс ингээд тиймэрхүү юмнууд оруулж ирсэн болоо. Би нэрээ юм авсан штэ. Нэрээ тэр ингэж хэрэгэлдэм билээ штэ гэдэг энэ үнцэг гарч ирсэн болоо гэж би харсан. Гэтэ яагаад болохгүй гэж ингээд бичлэгтээ те ингээд тохируулаад гоё илүү болгох үүднээс ингээд Hailey Bieber нэрээ энийг хэрэгэлдэм билээ штэ. Тэгээ би харж чад ингээд авсан штэ гэдэг энэ зүйлийг яагаад бичлэгтээ оруулж болохгүй гэж гоё байгаа зү. Гэтэл яагаад энийг ингээд те ингээд сонио ингээд хараад энэ бүр амар хөтлөж шүтэж जैन. Чи бүр амар одоо артаас ингээд чаргууцалтад хөөгөөд ингээд бүр ингээд хэрглэж байгаа юм болгоныг аваад ийн гэж ингээд хараад байгаа нь жоохон тэмрүү санагдсан. Тэгэхээр базаад хэлэх юм бол жишээ авахдаа жоохон судалгаагүй жишээ авсан болов гэж харж байгаа байхгүй юу. Бүх бичлэгүүдийг үзээд энэ хүн яг юу ярих гээд байгаа, энэ хүн яг ямар плейлисттэй ямар контентууд хийх юм бэ гэдгийг маш сайн судалсны үндсэн дээр жишээ татсан бол жоохон ондоо байх байсан байхгүй. Гэтэ хамгийн сүүлд нь залруулга нэг тийм бичлэг хийсэн байсан. Гэтэ тэр залруулга дээрээ
өөрийгөө жоохон зөвтгөжл байлээ л дээ. Би нэгдүгürt нэрийг хэлээгүй. Гэтэ нэрийг хэлсэн хэлээгүй юу яриад байгаа вэ, хэнийг яриад байгаа вэ гэдгийг тэнэг хүн биш мэдчихэл байгаа штэ. Хүнийг ингээ шүүмжил болно. Шүүмжийг ингээ авч сурах хэрэгтэй гэдэг үнцэг гарч ирсэн. Тэрэн дээр би ч гэсэн санал нийлнэ. Мэдээж хэрэг шүүмжийг бид нар хүлээж авах хэрэгтэй. Эерэг шүүмжийг бол хүлээж авах ёстой. Гэхдээ бүтээ ингээд ямар судалгаагүй ингээд шүүмжилж болохгүй байхгүй юу? Ямар ч судалгаа байхгүй бижээж тэр хүний бүх бичлэгийг тогтож үзээгүй бижээж ядаж за бүгдийн биш юмаа гэхэд 50-аас дээшгээ 70% та үзээгүй зөвхөн өөрийнх нь фид дээр гарч ирсэн хоёрхан бичлэгийг үзээд тэгж дүгнээд жишээ авах. Тэг ялангуяа тэр ярьж байгаа сэдвийн хүрээнд жишээ авах жоохон тийм байгаа байхгүй юу? Би яг үнэндээ Ruby гэд нэг тийм үхтлээ донтсон юм уу? Үхтлээ тийм ингээд хойноос нь чаргуултад яваад идэх юм уу гэхээр нөө гэж хараад байгаа байхгүй юу? Тэгэл бүх ямаа хоош нь тавиал тэр ингэж шít гэл ингээл нэг инстаграмынхаа стори болгон дээр те энэ алтартуудынхаа талаар ингээл оруулаад ингээд байгаа юм бол биш аахгүй юу. Зүгээр л ингээд мэдээлэл цуглуулаад тэрийг ингээд орчуулад хүргэж байгаа. Тэгэд өөрийнхөө бас ингээд давхар үзэл бодол санааг ингээд хүргэж байгаа. Ерөөсөө юм л байна. Тэг ингээ хоёр талдаа ингээд нэг тийм зөвдөхгүй буруутахгүй нэг аль нь ч ингээд ярихтаа буруу жоохон өнцгөөс ярьсан. Тэгсэн мөртлөө тэр дунд нь бас зөв юм явж байгаа. Энэ талаас ч гэсэн ингээд Ruby болохлээрээ бүр яг нэг тийм энэ нэг хөгжимчин ютуберт зориулж бүр бичлэг энэ төр бол хийгээг байхгүй юу. Тэр надад амар таалагдсан заяа. Энэ намайг тэгээд шүү дээ. Энэ намайг нэр ингэж ярьсан байлээ шүү дээ. Би яг үндэ тэгэх гээ байхгүй юу гэж ингэж бол яриаггүй заяа. Амар гоё цэвэрхэн. Тэгээд нэг girl гэд тэр бичлэгийг хийхдээ. Гэт эхний хэсэгт нь зориулаад яг өөрийгөө ингэж илэрхийлсэн байгаа байхгүй юу. Би яг ийм уул нутаг агуулгатай бичлэг хийдэг хүн шүү. Би ингэж ярих гад байгаа шүү гэж хэлчээд яг нэг тийм тэр girl гэд нэг тийм бичлэгээ ингээд хийгээд явж байгаа надад амар таалагдсан. Тэгээд яг нь инстаграмаараа жоохон pick me ямар охин гэд нэг тиймэрхүү юм хийсэн гэсэн сторигоороо. Гэтэ би тэрийг бол хараагүй. Амар хурд усгасан гэсэн Ruby. Гэтэ тэрийг хараагүй учраас би нэг сайн мэдэхгүй. Зүгээр тэр хөгжимчин одоо ютубер маань одоо бичлэгэн дээр тэгж хэлсэн. Намайг ингэж хэлсэн байлээ. Гэтэ эн чинь өөрөө girl болохгүй байна. Эн чинь өөрөө амар pick me зам байна. Эн чинь ингээд октод ягаад дэмжиж байгаа хэрэг биш. Чиний ингээ үг үйлдэл хоёр чинь зөрөөд байна гэдэг тийм өнцгийг гаргаж ирсэн. Гэтэ яг зүгээр тэр хүний өнцгөөс харахад бол тийм байж болно. Гэтэ бүх хүн заавал тийштэй нэр Ruby-гийн яриа ингээд үйлдэл хоёр нэрээ зөрөөд штэ гэд ингээ бүх хүн тэгж харах албагүй. Бүх хүн үгүй Ruby-гийн зөв гэд ингээд бүх хүн дайрах албагүй. Яг Ruby-гийн бичлэгэн дээр хэлдэг тэр санаатай адилхан хүн болгоны одоо үзэл бодол өөр, хүн болгоны ямыг харах өнцөг өөр. Бид нэр тоог хүртэл харахтаа өөр өнцгөөс харж болдог штэ. Ягаа нөгөө нэг 6 9-ийн тоог ингээ хоёр талаас нь хараад үгүй энэ бол 6, үгүй энэ бол 9 гэд ингээд хэлтгтэй адилхан бид нар ингээд хоёулын ингээд зөв талыг авч авч болно. Бурууг нь бас ингээд шүүж болж байгаа. Тэгээд энэ гэдэг амар сонирхолтой байгаа. Амар хэрэгт доорлож байгаа ч гэсэн тийм энэ амар сонирхолтой байгаа. Тэгээд эндээс бид нар гэхдээ үзэж байгаа хүмүүс нь тэ зүгээр л хэрвэл энэ нэгээ ингэж шít, энэ нэгээ ингэж хэлж шít гэхээсээ илүүтэйгээр энэ хүн яг юу хэлэх гээд байна? Энэ хүн нэрээ бас ингэж бодож болох юм байна те. Энэ үнцэг бас байж болох юм те гэдэг нэг ийм ямыг бид нар харж ингээд жоохон шүүж сурч болж байгаа байхгүй юу? Шууд нэг талыг барайл ингээд ах шаардлага байхгүй. Зөвхөн ингээд Ruby-гийн талыг ингээд харчаал үгүй чиний буруу гэл тэр ихч рүү ингээд YouTube тэр хөгжимчигч рүү дайраад ах шаардлага байхгүй. Тэр хүнийг одоо ингээд дэмждэг хүмүүс нь шууд Ruby-г ингээд дислээд ингээд Ruby рүү дайраад ах шаардлага байхгүй. Нэрэл чи тэгээд ааштай гэд ингээд амар муухайгаар шүмжлэх шаардлага байхгүй. Зүгээр л эндээс үзэж байгаа хүмүүс юу сурч авч болох вэ гэхээр ямиг шүүж сурч болно. Бөнөрөө аливаа нэг ямыг ингээд дэнсэлж хагаад нэр энэ одоо талаас ингэж яриад штэ. Энэ талаас ингэж яриад штэ. Энэ хоёр ч хоёулаа л зөв юм яриад хоёулаа л энэ талдаа жоохон буруудаад штэ. Гэдэг энэ ингээд ярианаас нь ингээд үзэл бодлоос нь ингээд зөвийн зөвдөд бурууг нь буруудаад шүүж тунгааж авч ингээд болж байгаа байхгүй. Тим амиг бид нар суралцаж болж байгаа байхгүй. Ялангуяа монголчууд нэг талыг амар барих гэдэг байхгүй. Нэг өдөр хөтлөө дэмжиж байгаа л нэг жоохон буруу юм хийчихэнгүүт л бүгд л муулаад бүрхэл байхгүй болтол ингээл тэгхгүйгээр ингээд айл нэг талд нь орохгүйгээр яагаад хоёулангийн дэнсэлж болохгүй юм бэ? Яагаад хоёуланд нь чамд ч буруу байна, чамд ч зөв байна, чамд ч буруу байна, чамд ч зөв байна гэд ингээд хоёр талын гоё ингээд тэнцүүх ингээд шүүж болохгүй юм бэ? Тэ ийм одоо зүйлийг бид нар харж болж байна. Ийм ямыг бид нар суралцаж болох юм аа. Би бол эндээс өөрх үзэл бодлыг ингээд хэллээ. Надад бол ийм байна. Эндээс бид нар хүнийг ингээд тэ шууд ингээд ямар ч судалгаагүйгээр
ингээд дүгнэж болохгүй. Жишээ татахтаа хүртэл ямар ч ингээд тэ судалгаагүйгээр өнгөцгөн харчаад энэ нэр ингэдэг юм билээ шүү дээ гэд ингээд ярьж болохгүй. Нөгөө талаас харах юм бол бас тэ хит ингээд яманд улаарад байж болохгүй. Тэр гэхдээ тодорхой учир шалтгаантай мэдээж хэрэг байгаа л байх. Гэхдээ өөр юу тохиолж ах хэрэгтэй байна гэдгийг бид нар харж авлаа. Энэ хүний шүмжээс бид нар үзлээ. Тэгээд уг үйлдэл хоёр бол яг хөө ингээд зөрөх үе үнэхээр байна. За юу. Уг үйлдэл хоёр гэд ан цаав ингээд ямагт хизээд нийлэн гэдэг юм байхгүй байхгүй юу? Байхгүй. Үнэхээр ингээд санаатай ч санамсаргүй ч хүний уг үйлдэл зөрөх үе байна. Тэгээ юу гэдгийг би энэ хүнд үнэхээр сайн гэж явж хагаад салцсан хүмүүс байна шүү дээ. Би энэ хүнд тийм сайн биш л дээ. Гэхдээ ингээд явахтай ингээд хамт байгаа л идэг гэд ингээд уг үйлдэл хоёр ингээд зүрх ингээд юмнууд зөндөө байна те тэр болгон дээр чиний уг үйлдэл хоёр чинь зөрөөд байна. Дандаа зөрөөд байна гэд ингээд бас байж болохгүй. Авахыг аваад хаяхыг хайдаг юм гоё юм бас ингээд гарч ирж байна. Тэгээд миний ингээд үзэл бодолтой та бүхэн санал бас нийлэхгүй байж болно, нийлчих болно. Тэгээд та хэд маань юу гэж бодож чинь тэр хоёрын ер нь ярих гээд байгаа зүйл нь яг юу вэ? Энэ айтаах ингээд зөв талаас ярих гээд байна. Хин нь ингээд байна гэдгийг бас өөртөө яг ингээд тунгааж шүгээд хин хинд нь алдаа өгөхгүй, хин хинд нь бүр ингээд зөвтгөлгүй ингээд 40-51-ийн харьцаатай өнөр гоё бичлэгнүүдээ үзцгээе. Ингээд комментаас үлдээгээрээ юу гэж бодож чинь те. Гэтэ надад бол энэ амар гоё санагдаж байгаа байхгүй юу? Бүр ингээл би бинийгээ мухатай хараал угаар хилээл тэр студиороо юу вэ гэл ингээд авахгүйгээр ингээд амар гоё. Үзэл бодлын ингээд зөрчилдөөн дээр үзэл бодлын ингээд тулаан хийж байна. Энэ бол амар таалагдж байна. Би бинийг ингээд зөв шүмжлээд ингээд явж чадахгүй. За баяртай.